Чөлөөт ертөнцийн баг хамт олон маань жижигсгийн бэлтгэл хийхгээ зайсан гаруудагийн энд ирсэн байна. Чөлөөт ертөнц let's go gang. Kirov reporting. Сайн уу? Зөвдөж нүрэ хаглаатай. Барилт нь. Ямш туршлагагүй орох гэж нэгч бичлэгч үзег байгаа. Тэгэхдээ бөхөр ямар нэгэн бөхөр хичээлж ирсэн аа. Гартан дуулаа, таеквондо. Тэгвэл туршлага байгаад байна. За бүгдээрээ сонсож байгаа. Тэр шүү дээ. За. Соёлтой. Гаруудаа дархан цаас. Сайн байна уу? Чих микрофон. Майкр. За хөвгүүдийн локерт хийжсэн хамгийн хөвгөлтэй зүйл чи юу вэ? Хөвгүүдийн локерын амжилтны яриа баярлалаа. Baby, you got something in your nose. Наач мөрөө алдаг юм штэ. Жижигцүүгийн өмсгөлийг бол ги гэдэг байгаа. Түрээс гиг авах гэж гэсэн чи түрээ шар тас гэж ойлгоод байсан гэдэг тэгэлээ. Жүжигцгийн ертөнцөөр аялцгаа. Хамгийн анх яг жижигцүү Монголд орж ирэхэд хамгийн анх байгуулагдсан Гаруда илүү те ба тий. Гаруда төмөгч болгоны тохиолдсон. Ингээ Гарудагийн морьчууд бол байгаа юм байна. Гаруда актем гэдэг Монголын хамгийн ууган жижигцүүгийн актем. Ингээл ороод ирнэс тий. Фу арталын юм уу наалж шít. Дархан цаас Гаруда актем дээр ирсэн байна. Бати багштай уулзж байна. Та одоо өөрөө яг энэ жижигцүүгээр хэдэн жил хичээлж байгаа вэ? За сайн байна уу? Гаруда клубын багш Оюнбат байна. 12 оноос хойш хичээлж гисэн юм. Монголд одоо энэ жижигцүү орж ирэхдээ анхны клуб нь Гаруда клуб хизээ орж ирсэн бол ерөнхийдөө 2015 онд анх Гаруда клуб нэгдсэн. клубд одоо ойролцоогоор хичнээн хүүхэд залуучууд хичээлдэг бай. 30-аас 40 хүүхэд орчим байна уу? Nice. Монголын жижигцүүгийн хөгжил ямар шуухан байна гэж та өөрөө хувьдаа бодож байгаа. Анх намайг хичээлж гиснээс хойш бол эрс өөрчлөгдсөн. Бидний анх эхэлж байх чинь клуб гэж байдгүй. Одоо бол баг дүүрэг болгон дээр клубтэй болцсон. Миний эхэлж исэн үеэс шалганд болцсон. Одооны хүүхдүүд бол боломж маш их байгаа. Nice. За баярлалаа. Тэгээ хэдүүлээ одоо бэлтгэлээ эхэлцгээе. Бати багштай хамт бэлтгэл хийцгээе. Let's go. Бос. Багшинд зогсоод шавнар нь өөдөөс нараа жагсаад зогсож чинь. Ранкара. Тий. За тэгвэл яг доор зогсон ингэрээ нөгөөч шавзарлаж. Яслаад эхэлнэ. Уус. За одоо тэгээ халаалтыг бол хөнгөн их шахахгүй зугаатай инэ. Ухарж гүүхэн зүгээр нэг гүүхээсээ гадна орчны мэдрэмж сайтай болно. Тэр. За чигээрээ алхачгаар. За одоо дөрвөн мөчиг, гарын сарвуу тохоо мөр энэ түнхний үе өвдөг бүх үеийг тэнцүү гой халаадаг. Маш аюул багттай, эрсдэл багттай. Маш энгийн амархан халаалчуд заяа дөрөв өлдөөд тойроод мөлхнөө. Хоёргон тойрог явчих. 3 минут арай барахгүй юм шиг. Дөрвөлтэй амтэн шиг. Ингээ чөлөөт. Эхлэхдээ гайгүй юм шиг өрнөөс. Хөргө ачаад өгч байгаа зү. За дараахан зүгээр өөртөө өвтөйхэн гарынхаа алгаар ч юм уу, нудраган дээр ч юм уу. Тэгээ хоёр өсгийч ойрох юм. Өвдөг гадагшаа. Энд тавьчих жоохгүй шүү. Ийм. Чөлөөттэй урагш. Сайных шиг ингээ нэг тойрог явчих. Хоп. Үлмий татаалаа гэсэн үг. Нөө бүтэн дээр явчих. За энэ чинь тэгэл мөр гэц 3 толгой зөндөө олон булчингийн группуд ажиллаж байгаа. Гарынхаа алгаарч байж болно. Нудрагаараач байж болно. Энэ дээр тал тойргоо ухраа явчих. Шууд хөл дээрээс байж болно. Эсвэл сөхөр цуугаад мөр даваа шүү. Чигээр толгоороо биш те. Ингээл шууд чигээрээ биш нараа. Мөр тавиал, чих тавиал дэрлж байгаа л юм. Ингээл за яваад үзчих. Үгүй актер үсрэлттэй биш. За одоо болохоор арагшаа.
Суужгаал мөр даваал. Жохон толгой дээр их. Үгүй. Мөр давсан дээрш. Хүзүүгээ гэмтэж. За одоо урагшаа хаш хэрэгэндээ. Суугаад аргашаа өнгөрлөө. Бослоо. Урагшаа. Аргашаа. Гэх мэтчил. Бэрэмболог нэг ярихтэй хийж байгаагүй хүмүүс бол хэцүү нэг сонин учир нь олддоггүй асгал бай. Бид ч одоо урагшаа өнхөрж мэднэ, аргашаа өнхөрж мэднэ, хөндлөн өнхөрдөг тийм дасгалууд ерөөсөө бараг босоо спорт байдгүй байхгүй. Энэ л дэрэн хажуудлаараа хөндлөн өнхөрч байгаа гэсэн үг. Тийм нэгс хүмүүс л. Яг болж шít. Төлөвлөгөөний ойлгочвол тэгэл механикийг ойлгочвол магчлаад явчихна гэсэн үг. Яг өвдөлгүйгээр хөлөөж игээл. Baby, you got something in your nose. Бэдэ ич онда. Тэгээ босоод ирнэ гэсэн үг. Шримп гэдэг дасгал байгаа те. Бас л жижигцүүд л байдаг дасгал те. Дээш харж хөвтлээ. Би хажуугаараа эргээл толгой үлдэл бүксэн би дээш. Хөлөөр төлөж байгааз. Тэгээ өөрөө буцаага цаажээ зөөгөөл хөл татаал. Би яагаад юм хөдлөн хийж байгаа гэхээр эндээс би гараа түлхэх нь хүний гойлоо түлхэж байгаа гэдэг зүр төсөөлж байгаа шүү. Түлхээл. Болж ш. Хөлөө хийж болохгүй шүү. Яарахгүй. Хөл чинь гол түлхэж байгаа тулгуурч юм учраас дэвжэнээс салж болохгүй. Тэгээ хагас яваа шидэд одоо чи миний хөлийг хараа. Ингээд ерөөсө хоосон жийхгүйгээс харж. Нэрэ. Тааза өргөлөө. Ингээ гараад ирчих хэвчээ. За техник хамгийн энгийн. Ер нь бол яг цаашдаа ингээ бэлтгэл хийгээ явах хүмүүст бол суур нь хамгийн дөрөнд аюулгүй гард авах буюу партнерын барилдаанд байгаа шилжих. За одоо бид хоёр ингээ партнерын барилдаанд барилдаж илаа. Close guard ч юм уу, open guard ч юм уу өөрийнхөө хамгаалтын барилга авчих хэвчээ. Хамгаалт бол миний хөл. Тэгэхээр би яах нь вэ? За анхнаасаа мэдхгүй сураагүй хүн чинь одоо ингээл унтгаад байх нь шүү дээ. Ингэнгүүл юм чинь дээр ингээ гараад ирээ. Одоо миний ингээ хамгаалт байхгүй. Энэ хүний давуу тал болчих. Энэ дээрээс давтлаа авчих гэсэн үг те. Ийм байдалд орохгүй тул би яах ёстой гэхэлэр одоо ингээ гард дотор оролцох. Миний хоёр хөл ороогоо түгжсэн close guard. Ийм байх юм бол open guard болчих. Үндсэн хоёр guard нь. Энэс цаашаа садаа зөндөө олон гардууд байгаа. Spider guard, ямар гард лээ зөндөө олон гард байгаа. Тэгээ энэ гардыг аваад сурчих юм бол одоо би доороос жүжигсүгийн онцлогч нь хэрэгэд ингээ толаанууд дандаа дээр байгаа хүн ялаад байгаа юм шиг харагддаг те. Манай онцлог болохоор доор байгаа хэрнээ хүний эсрэгүүцэх чадваргүй болгож довтолж болно гэсэн үг. За тэгэхээр хамгийн анхны хамгийн энгийн техник бол ерөөсөө л энэ гарт нь өчөж эсрэгүүцэх чадваргүй болгоно гэсэн үг те. За тэгэхээр яах нь вэ? Гараа харалтаа гараа авчиж байгаа юм тийм үү? Хоёр дахь барьц нь орж ирж байгаа. Энэ хүний гарыг цэжин дээр голлуулаад тавьчих. За гар авсан талынхаа хөлийг ташаан дээр нь гიშгээд хажуунаас чихийг харна гэсэн үг. Дэвлэжийн техник ч гоё орно гэсэн үг те. Тэгэхээр би яг найлуулах 90 градусын өнцөг үүсгэж гарч ирж байгаа гэсэн үг. Энэ хөлөөр хавчид дараад за төгсгөл дээр энэ хөлийг шил үзэн дээр тавилаа. Одоо энэ хүний гар экстрээд ирж байгаа өстэй. Энэ хүний гар яах нь ганцхан ийшээ нууларна. Тэгэхээр хүн эсрэг дишин дарж иж энэ үеинд гэмтлэх чинь гэсэн үг те. Тэгэхээр би одоо мостлоод тааза өргөөл гарын цэжинд наасан чихэр. Энэ тохоонд өчлөлт орчих гэсэн үг. За тэгэхээр гаралч. Харалтаагаар авлаа. 1 2 3 4 5 6 энэ байрал дээр ирлээ. Хүний гарыг өчөөс сурчлаа гэсэн үг. За үзгөө. За явлаа 1 2 бүгдээрээ зэрэг алгад ташиж конферм хийх байхгүй. Round 1. Fight. Finish him. Энэ гарыг яг саяных шиг авчгаар яг ингэж авахаар энэ үеийг заавал ингэж түлхчээж өчгөх гээд байгааз. Тэгүүлэхгүй тулд ингэж эргүүлээд нөгөө тал руугаа цээжин бие ийшээ явлаа. Энэ гарыг яг энэ дээр ингэж өрнө. Хамаагүй огцон таазаа өргүүл гэмтэн шүү. Одоо нөгөө 90 градус өнцгч байхгүйгаз өнцгөө авах хэрэгтэй. Ой болж байна.
Янги. Fatality. За босон хугттай ч. Хүн болгон дэр нэг хийгээд ерөөдөө ийм байдалд ордгийг шүү гэдэг мэдрүүлээд ий за. За эхнээс өрдөр. Би суултаас. Хоп. Энд төгчлөлт гоцсон. Энэ авчилж марч болох. За. Суучих шиг эсвэл ингээ хүмүүс анханаас нь сурж байгаа юм би амар чангалаад ингээ юу ч хийгээгүй юу сураагүй хамаг хөлсөө энерги бараад идэх гэх. Сул биес уллаа. Энэ авчилт. Тэгээ нөө тусаа. Flawless victory. За зүгээр. Бид нар мэдэн штэ угаасаа барилж ирсэн юм чи. Суула. Авла татлаа төгчлөлт. Жиглээ. Test your might. Ялгалш. Яа ингээ багаж авна гэсэн. Тэгээд доороос ажиллаж байгаа чи кор амир ажилладаг. Гизэх ажиллана. За тэгээ эн чинь ерөөдөө энэ гаран дээр өчөөд сурчлаа. Ганцхан дэрэн дээр найдаж болохгүй. Мэдээж тэгээ өөр жил нөгөө өөрчлөгч гараа татаад авчих юм бол чиний зэвсэг дуусчих واخхой. Чи ганцхан буутай. Тэм учраас дараагийн шилжилтүүдийг ингээ сураа явчихна. Эхний техникийг маш сайн детальтай ингээ сураад авчих юм бол дараагийн техник чи сурахдаа эхнийхээс илүү бага хугацаа зарцуул авчих гэсэн. Механик нь ойлгоод эхэлнэ. Тэ шилжилтүүд, өнцгүүд, татхууч их нөлөөлнө тэ. Болт руу, болтоос өчлөлт рүү ингээ зөндөө олон шилжилтүүдийг явуулчихна гэсэн үг. Манай ярин хөл гарын жоохон засаад өгч тэгэл. А чи анханасаа энэ хүний гараа бүр ингээ дарчих хэвчээсэн гэсэн үг. Энэ бол ингэж өлмөгөө тат өрлөв ингэж. Хоёр нэг ингэж. Ингээхлээр энэ хавчлалтын хүч их гарна. Өлмөө тэнийгч юм бол энэ хавчлалт чинь суларчин гэсэн үг. Одоо энэ дээр юу дуу гэхээр ганц ин. Биес бол энэ. Ингэж авчина. Одоо ингэ таза өргөлөө тогоо мултарлаа гэсэн үг. Хамгийн гол хавчлалт чинь манайхаа энэ ихгүй хараа. Ингэж авчиад ингэж авчих. Ийм хоёр гол хавчлалт байгаа ерөөс. Өөрлөвгөө хоёр өвдөх юм. За барилдах уу? За шууд одоо туршлагагүй анх эхэлж байгаа хүмүүс хоорондоо барилж болохгүй. Нэгнийгээ гэмтэн хамгийн аюултай хүмүүс чинь цагаан мөстэй хүмүүс байдаг. Анх эхэлж байгаа хүмүүс. Байж болох хамгийн энэ хүний хувьд хамгийн муу байрлалуудын нэг гэсэн үг. Тэгэхээр энэ хүний гол зорилго нь одоо энэ байрлалаасаа гараад салтанаас гардггүй маа гэхэд яд ч миний дээр гарна эсвэл өөрөө надаас холд зугтна гэсэн үг. Тэгэхээр та нар яг энэ байрлалыг эхлэх гэсэн үг шүү. За. Би цаг тавиад өгнө. Fight гэхээр энэ хүн чинь гарна дээр байгаа хүн тогтооно гэсэн үг шүү. Тэгэл болоо. Ямар ч аргаар хамаагүй өөрөө доороос нь гар. Наа хүнийхээ л доороос гарчих. Тэгэл болоо. Болцсон уу? За дахиад. Well done. Түлхнүү, татнуу, өнхрөөд иргэнүү, өөрхөрөө хамаагүй. Ингээ хөдөлгөөнүүд хийгээд үз. Оролдлогоор чи юм нээлттэй юм гэсэн үг шүү дээ. За дахиад цагийн дуусаагүй байна. Түлхээд Outstanding. Impressive. Энэ хүн яг тэнцвэрээ болоод гар тулаад байгаа тал руу чи хүчлээ дайраад байгаа унахгүй гэсэн үг. Тэр гар тулангууд нь буцаа нөгөөч. Тэгэхээр наа тулгуураас салж байгаа өстэй. За соли. За одоо эсрэгээрээ. Round 2. Дээр нээсэн доор нь ороод гарна гэсэн үг. Одоо хариугаа авах цаг ирлээ шүү дээ. Босгож болох гэж дээр нам дарна шүү дээ. Excellent. Fight. Оо гарц. За бод хан мөрөглөө. Болцсон гараад ирсэн. Дахиад голлоорой. Гарцсан. За. Түрүүн яаж тогтоогоод байлаа. Тэр аргыг хэрэглээд үз. Оо тэгээ басны төлөө алдсан шүү дээ. Бүр араа алдчихлаа. Араас нь одоо ингээ боо шүү дээ. Маш утга учирвэ. Тэгээ энийг бол зүгээр ингээ техник зааж өглөөгөө тэр хүн тэрийг шууд хэрэгжүүлээд сурчин гэсэн үг биш. Барилтаа хамгийн сайн хүнийг сайжруулдаг. Хамгийн урд юмыг зааж өгдөг юм чи барилтаа. Тэгээ хоорондоо 3 минутаар ингээ тойроо барилтана. Багтаа 10 раунд 30 минут барилтана гэсэн үг. Тэгжээл хүн сайжирна. 6 7 8 9 за болоо. За тэгээ жагсаад дуусгая даа. За тэгээ анх яаж жагссан тэр байрлалаараа зогсоод. За ярьлаа.
За ингээ араас нь дагаад яслаад явш. Су. Уссу гар бариад. Ус. Тэгээ тойроо хоорондоо бүгд яслаа явна. За хамгийн сүүлийн таяр хоорондоо ш одоо. За ерөөдөө ангийн иймэрхүү орн аль биесээр ингээд дуснаа гэсэн. За баярлалаа. Гоё кайфрлаа, гоё боллоо. Би ямар ч ойлголтгүй байж байгаад орж ирээд үзлээ. Ер нь залуучууд хүүхдүүдэд би хөгжил бас энэ контакттай спорт их нөлөөлнө л гэж бодож байна. Одоо өөр илүүдэд өөр явах те. Ачаал авдаг гоё спорт байна. Түнтэй ингээд гоё мэдрэлцээд хүчил хариултал үзүүлэх чадваргүй болгох маш гоё онцлогтой, маш их мэдрэмж суулгад юм байна. Баярлаа. Жижигсэн спорт мандтваа. Амрын өдөөс ирээд хараад ярих чавар хэцүү бэ. За бос нь бол айгүй формалны явж байна. За би бол яг хэлмээр байна. Ер нь жүжигцүү мэддэг хүнтэй гудамжинд бол хэцүү юм байна шүү. Тэ бас юм хумаа хууг мултлуулахаар юм байна. Тэгээ техникүүдийн сураад авал бас зүрүүд бие хамгаалах юм байна. Ер нь залуучууд бүсгүүчүүд хичээлмээр юм байна шүү гэж хэлмээр байна. Тэгээд энэ дэшмт Яа гой бодлоо. харин тийм үү. Айгу 20-т яг За тэр түүний араас очсон боолоо тачин болголоо. Яа ихтэй найс өнөө би ч өөрөө бол яг үндэ Гоби Пантерагийн тамирчин бохгүй юу. Тэг би зөндөө явцсан юм чи. Би ч миний цагаан бүсэн дан мантай. мэдээд байсан. Ямар ч хамаагүй аргаад буцаад даг гэхэр нь зохих гэж шүү дээ. Тойрог гарчихсан. Юу штэ жүүж чинь хэлдэг гэдсэн шүү дээ. Хүнтэй ингэж модалцараа Шууд ингээ те. Ингээ шатаа өдөөс. Ингээ дээр. За бэлтгэл жижигцүү ямар санагдав? Сайхан, өстой сайхан. Амар л ядард юм байна. Айгүй амар л ядард юм байна. Хойд амсаа ингэж амар амсгаацсангүй тэгээд өөртөө найсан. Гоби вирусгээд Гоби Пантера маа шижрэг чинь байгуулсан жижигцүүгийн шаратуу шижрэгч. Darling, you